Тэгэхээр нойр бол хүн болгонд ялгаатай. Үндсэндээ бол насныхаа онцлогоос одоо уруугаараа одоо хамааралтай байдаг л да. Бага настай ах тусмаа их унтах, хэрэгцээтэй их унтдаг. Одоо нас ахихын хэрээр нойрны үргэлжлэх хугацаа богиносч байдаг. Гэхдээ дунджаар насанд хүрсэн хүмүүсийг бол 7-8 цаг, 9 цаг одоо унтах ёстой гэж үздэг. Тэгэхэд энэ нойр бол одоо ихэнх дийлэн хүмүүст бол яг тэр хүнийг одоо амрах маргааш нь одоо ажил хөдөлмөрөө эрхлэх одоо тэр боломжийг бүрдүүлсэн хангалттай нойр болж чаддаг болвол одоо няраа хүүхдүүдийн хувьд бол 18-аас 22 цаг гэж үздэг. Анх 22 цаг гэжсэн сүүлийн бас зарим судалгаануудаас 18, 20 цаг гэдэр гэж үздэг. За тэгээд нас ахихын хэрээр нөгөөх маань харцангуй богиносч явсаар насанд хүрсэн хүмүүс бол за 8 цаг унтахад бол хангалттай байдаг. Тэгээд зарим хүмүүс бол би богино нойртой хүмүүс гэдэг гэж байна те. Тэгэхээр богино нойртой байж болно. Тэгээд тухайн хүн маань маргааш нь үнэхээр л ядарч сулдаад байхгүй, үнэхээр ажил хөдөлмөрөө эрхлэхэд ямар саадгүй, анхаарал төвлөрөлт нь хэвийн, уур уцааргүй, өөрт нь ямар нэгэн зовиургүй байх юм бол энэ хүнд энэ нойр болж байна л гэсэн үг.